Саладнаас ч бага калоритой хоол орлуулагч уургийн ундаа TechFit Monster 2005 оны 8 сарын 10-ны 3 дахь өдрийн үдээс хойш 18 настай Eliza Parse гэдэг эмэгтэй Нью-Йорк хотын Staten Island дахь гэртээ ганцаараа байж исэн. Гэр нь бол нам гүм, ээжийг нь болохоор Sima гэдэг. Sima болохоор ажилдаа явцсан байсан болохоор Eliza ажилдаа явах хүртлээр хэсэг хугацаанд гэртээ байж исэн нь тэр байсан. За Eliza болохоор хэдхэн сарын өмнө ахлах сургуулаа төгсөөд коллежийн төлбөрийнхөө мөнгөө цуглуулахын тулд бас ирээдүйд Манхэттен руу нүүгээд загварын салбарт ажиллах мөрөөдлөө биелүүлэхийн тулд нүүлгэлтийн компанид бичих хэргийн ажилтнаар ажиллаад хэдийнэ эхэлж гисэн байсан. За гэхдээ Манхэттен руу нүүх тухай бодох болгондоо тэр бол бага зэргийн дотроо гэмшдэг байсан юм байна. Ягаад гэхээр яг одоо амьдарч исэн гэртээ ээжигээ ганцаарнг нь үлдээх болсон. Тэрнээс гадна энэ хоёрын ойр орчимд бараг төрөл садан гэдэг ах хүмүүс байхгүй. Ээж аав нь хоёулаа Израилаас гаралтай хүмүүс байсан юм байна. Sima Elizaгийн ааваас хагас жилийн өмнө салчихсан. За аав нь болохоор Нью-Йоркоос яваад Израиль руу буцаад нүүчихсэн байсан юм байна. За Eliza болохоор ээжийнхээ урдны гэрлэлтээс нь төрсэн тийм хоёр ахтай байсан. Нэг нь болохоор Израильд амьдардаг, нөгөөх нь 27 настай Raviv гээд залуу. Хотын өөр хэсэгт арай илүү ойрхон амьдардаг гэсэн үг. Гэхдээ энэ Raviv гээд залуутай Eliza болон Sima хоёр бараг л уулздаг байсан юм билээ. Яагаад гэхээр Raviv хэдийнэ хүнтэй суудсан, хүүхэдтэй болоод удаагүй хадмынхаа гэрт амьдардаг байсан болохоор ерөнхийдөө л ингээд өрх тусгаарлаад шинэ гэр бүлтэй болчихсон байсан. Тэгээд ч тэр Raviv гээд ах нь гэр бүлийнхээ жижиг дунд бизнесийг эрхлээд тухайн бизнес нь нэлээд хүнд байдалд орчихсон байсан болохоор маш завгүй компани асуудлаас болж сэтгэл зүйн хувьд ч гэсэн байнга дарамттай явдаг байсан юм. Тэрнээсээ ч болоод тэрөө Staten Island-д байдаг ээж дүү хоёр дээрээ ер нь л ховор очдог байсан. За тэгээ Eliza 8 сарын 10-ны өдөр 2 цагийн үед ажилдаа явахдаа бэлтэж эхэлсэн. За 2005 онд бол интернетээр танилцах тиймэрхүү төрлийн вебсайт дөнгөж эрчимтэй хөгжиж эхэлж исэн тийм үе байсан. Тэгээ Eliza болохоор тухайн вебсайтад аль хэдийнэ бүртгэл үүсгэж гисэн байсан. Тэгээ тэрүүгээр дамжуулаад Нью-Йорк хотод амьдардаг хэд хэдэн залуучуудтай холбоо тогтоочихсон байсан. Гэтэ энэ тухайгаа бол ээжтэй өрөөсөө хэлж байгаагүй. Яагаад гэхээр өөрсдийнх нь еврей шашны урсгалын хүн биш байх юм бол ээж нь бол хизээч зөвшөөрөхгүй гэдгийг мэдчихсэн. Eliza улсын тийм ахлах сургуульд сурдаг байх үеэрээ энд тэндээс ирсэн гэж хэлж болохоор олон найзтай байсан. Тэрэн дундаас Хасан гэдэг нэртэй мусульман хүүтэй бол яг жинхэнэ утгаараа үерхэж эхэлж исэн юм байна. Гэхдээ тэр залуугийн гэр бүлийнх нь шашин шүтлгийнх нь улмаас энэ харилцааг нь бол бүрэн эсэргүүцэж исэн юм байна. Тэгээ сүүлдээ Eliza бол гэр бүлийнхээ тасралтгүй шахалтыг давж даахаа болоод Хасантай салж исэн юм байна. Тэгээ яг тухайн үеэс хойш Eliza бол яг энэ хувийн амьдрал, хувийн харилцаагаа илүү нууцладаг болсон. Ийш тийшээ явах ажилтай байна гэж янз бүрийн худал шалтгаан хэлдэг ч гэсэн үнийн эрэхтэй тэр бол болцдог ч юм уу эсвэл зүгээр л хөгжилтийн тулд залуустай уулздаг байсан. За ингэснээр бол ээж нь бол юу ч мэдэхгүй өнгөрдөг байсан. Цаашлаад тэр бол зарим өрчүүдийг Staten Island дах гэртээ ч гэсэн нууцаар авчирдаг болсон. За гэхдээ үргэлж ээжигээ ажилтай байх үед нь гэрлүүгээ нууцаар оруулдаг байсан учраас ерөөсөө баригдаж байгаагүй юм байна. За тэр өдөр бол Eliza ажилдаа явах гад ямар ч ясаа эхлээд шүршүүрт ороод яг гарахын өмнө өрөөний гаднаас ямар нэг дуу чимээ олж сонссон. За тэгээ яг ямар чимээ олохыг тэр бол сайн ойлгоогүй. Тэр өдрийн үдээс хойш гэхэд хөр шайлынх нь хашаанд зүлэг арчилгааны ажилчид навчүлээгч машин ажилуулж исэн болохоор маш их дуу чимээ гарч ирснийг тэр бол сонссон. Гэхдээ усанд орж гарч ирчээд сонссон чимээ нэлээд жоохон өөр исэн байгаа. Яг ямар нэг юм хүчтэй цохиод тийм балбж байгаа юм шиг дуу сонсогдсон. Eliza шүршүүрээсээ гараад алчуураар бие ороогоод юу болоод байгааг харахаар угаалгын өрөөний хаалгаа хонгоолгоод гараад ирсэн. За ингээд яг тухайн оройны 7 цаг 30 минутын үед Elizaгийн ээж Sima гэрлүүгээ буцаж харж утсан. Тэр урт хаалганы цоочонд нь түлхүүрээ хийж эргүүлээд хаалганы өрдөө хэдхэн сантиметр онгоогоод ерөөсөө цаашаа ингээд тэр чигтээ дэлгэгдэж онгоохгүй байсан. Хаалганд нь ямар нэг зүйл тулаад бүрэн онгоохгүй байгаа гэдгийг ойлгосон. Тэгээ юу болоод байгааг тухайн үед бол ерөөсөө мэдэхгүй. Тэг мэдээж хаалгыг
улам хүчтэй түлхээд эхэлсэн. Ямар ч тач дотгошоо орох хэмжээний завсрыг бол гаргаж чадсан. За гэртээ орсон даруйд түүний хамгийн түрүү анзаарсан зүйл нь гэх юм бол хаалгыг тулаад байсан хүнд зүйл нь бол том толь байсан. Гэтэ тухайн толь нь яагаад одоо үүдний хэсэгт байгаа гэдгийг бодож амжихаас өмнө гэрлээ асаасан чинь зочны өрөө бол бүхэлдээ ингээд одоо ундуу сундуу болцсон байсан. Тавилгууд нь одоо хөмрөөд унтсан, шүүгэнүүд нь онгорхой, бичиг цааснууд бүр ингээд шалаар нэг хөглөрсөн байсан. Эндээс харахад бол одоо хин нэгэн гэрлөө нэвтрээд дээрэм хийсэн гэдэг нь илтээсэн. Тэгээ мэдээж нөгөөх чинь сандраад охиныхоо нэрийг бол чангаар дуудаж хашгирсан ч гэсэн ямар ч одоо хариу сонсогдоогүй. Тэгээ тэр бол шатаар дээшээ гараад Элайзагийн өрөөний хаалга нь хаалттай байгаа гэдгийг анзаарсан. Сима бол хаалганы бариулаас татаж онгойлохыг оролцсон ч гэсэн хаалга нь төгчөөтэй байсан. За тэр дараа Сима бол ямар нэг зүйл буруу байгаа гэдгийг шууд ойлгосон. Элайза бол өөрийнхөө хаалгыг хизээж төгждөггүй байсан юм байна. За тэгээ сандраад нөгөө чинь хаалгыг бад охиныхоо нэрийг дуудсаар байсан. Ямар нэг одоо хариу өгнө гэж найдаж исэн ч гэр дотор бол нам гүм хിവэрэ байсан. Ингээ хэдхэн секундын дараа Сима бол гар утсаа гаргаж ирээд Элайзагийн ажилтдаг нөгөө нүүлгэлтийн компани руу залгасан. За тэгсэн чи дараа нь болохоор охин нь тэр өдөр ажилдаа огт ирээгүй гэдгийг хэлсэн. Сима бол шууд л одоо утсаа тавьсан даруйда 911 руу дуудлага хийсэн. Ингээд ойролцоогоор 1 цагийн дараа Нью-Йорк хотын цагдаагийн газрын мөрдөгч Майкл Кенни Staten Island-ийн тэдний гэрлүү бол явж утсан байгаа. За тэгээ хаягийн дагуу яваад очиход бол 3 давхар байшин байсан. Урд хашааг нь шар өнгийн туузаар хаагаад яг тэр хэсгээр нь одоо тухайн гудамжны айлуудын хүмүүс юу болсныг харах гад бөөнөрөө цугларчихсан байсан. Тэгээ байшинд явж очиход бол одоо эргүүлийн 2 цагта мөрдөгчийг тосоод ирсэн. За тэгээд Кеннед одоо юу гэж ярьсан бэ гэхлээр эхлээд бол одоо дээрмийн шинжтэй дуудлага хүлээж авсан. Тэгээд хүрээд ирсэн чинь дээд давхрын унтлахын өрөөнд төгжөөтэй байсан болохоор өрөөний хаалгыг хүчээр эвдэж орсны дараа тухайн байшинд ээжтэйгээ хамт амьдардаг 18 настай Элайза Парсигийн цогцыг олсон гэсэн ийм зүйлийг тайлбарлаж хэлсэн. Цагдаа нар бас хэргийн газрыг шалгах үеэр байшин бол бүхэлдээ эмх замбраагүй болцсон байсныг харсан ч гэсэн хаалга цонхоор одоо хүчээр нэвтэрсэн ямар ч шинж тэмдэг олдоогүй гэдгийг хэлсэн. За дараа нь тэд бол Кеннед одоо нөгөө Элайзагийн ээж Симаг танилцуулсан. Кенни мэдээж энэ Сима гэдэг ээжтэй нь ярилцах шаардлагатай гэдгийг ол мэдчихсэн. Гэхдээ тэрнээс өмнө бол байшинд яг юу болсон гэдгийг өөрийн нүдээр харах хэрэгтэй байсан. За тэр бол урд хаалгаар ороход хэргийн газрын шинжээчэд аль хэдийнэ одоо ажиллаад эхэлчихсэн байсан. За нэг зүйл анхаарлыг нь татсан юу байсан гэхлээр гэр дотор нь болохоор телевизор, за тэгэл хөгжим гэх мэт үнэтэй эд зүйлс бүгд бол байранда огт хөндөгдөөгүй хിവэрэ байсан гэдэг нь жирийн одоо хулгайн гэмт хэрэгтэй тохирох дүр зураг бол биш байсан. За дараа нь Кенни болохоор шатаар өгсөөд Элайзагийн өрөө рүү ороод тэнд ажиллаж исэн бусад одоо шинжээчэдтэй ярилцаж эхэлсэн. За тухайн өрөө бас л одоо маш их замбраагүй болцсон. Хувцас дэрнүүд нь бүр ингээд хаасайгүй шидэгдсэн байсан. Матрасыг болохоор орноос нь татаж аваад хананд налуулаад тавьсан байсан юм билээ. Тэгээд өрөөний одоо яг голын шалан дээр Элайзагийн цогц нь хөвтөжсэн. За тэр бол шалан дээр дээшээгээ харсан байдалтай хөвтөжсэн. Ямар ч одоо хувцас байхгүй, биенийхэн доор нэг алчуур одоо бөөгнөрсөн байдалтай хавчуулагдаад үлдсэн байсан. За тэгээд Кенни болохоор хэргийн газрын шинжээчдийн нэгнээс нь цогцыг одоо яг ийм байдалтайгаар олсон уу гэд асуусан чинь үгүй гэж хариулсан. Тэднийг бол анх хэргийн газарт явж очиход Элайзагийн цогц нь бол үнэндээ матрасны доор нь байсан. За тэгээд нүүрэн дээр нь дэр тавьсан байдалтайсэн гэж хэлсэн. Гэхдээ цогцыг наривчилж одоо үзлэг хийхийн тулд матрас бас дэрийг бол хоёуланг нь одоо холдуулах шаардлагатай болсон. Тийм болохоор матрасыг ингээд хананд одоо налуулаад тавьсан юм а гэж хэлсэн юм байна. Кенни болохоор Элайзагийн цогцны дэрэгд нь сөхөрж сууж байгаа сайтар ажигласан ч гэсэн одоо бууны сумны шарах, за хутганы шарах, хүчтэй зөхиулсан хөхрөлт гэх мэт одоо өхлийн илт тийм шалтгаан болох ямар ч гадны гэмтлийг олж хараагүй. За тэгээд мөрдөгч Кенни болохоор шууд магадгүй Элайза амьсгалыг нь боогдуулж насыг нь хөнөөсөн байж болох юм а гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Нүүрэн дээр нь байсан за дараа нь шинжээчдийн авч хажуу тийш нь тавьсан тэр дэрийг бол амьсгалыг нь боогдуулахад ашигласан байж магадгүй гэж үтсэн. Биен дээр нь ямар нэг гэмтлийн уул мөр одоо та бүхэн олсон уу гэд асуусан чинь Элайзагийн доор байсан алчуурн дээр хитгэн ширхэг жижигхэн цусны одоо туслыг заасан юм байна. Тэр нь бол маш бага хэмжээтэй байсан. Урд нь тухайн одоо алчуур аль хэдийнэ ийм цус болчихсон байхыг ч гэсэн өгөөсгөхэргүй хэмжээний тийм цус байсан байгаа. Хин нэгэн одоо сахлаа хусахтаа ч юм уу одоо ингэ санамсаргүй байдлаар багахан зүсэгдээд тэрнээс нь гарсан цус байж
болох тийм хэмжээний одоо маш бага байсан гэсэн үг л дээ. За тэгээд ямар ч хувцсгүй залуу эмэгтэй тэгээд налуулаа тавьсан матрас, нүүрэн дээр нь байсан дээр, алчуурн дээр нь байсан бага хэмжээний цус гэдэг энэ бүхэн бол Элайза яг алуулахаас өмнө бэлгийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй гэсэн тийм хаалтлагыг одоо мөрдөгч Кеннед төрүүлсэн. За тийм болохоор Кенни шинжээчдэд алчуур дээрх цус болон одоо хэргийн газраас олдож болох бусад бүх биеийн шингэнийг одоо нотлох баримтаар маш сайн цуглуулахыг үүрэг болгосон. За яагаад гэхээр тухайн зүйлүүд нь Элайзагийн одоо алуурчны үлдээсэн уулмөр байх бүрэн боломжтой байсан. За ингээ эсэх хугацааны дараа Кенни бол байшингаас гараад Симатай ярилцахаар явж очсон. Сима болохоор нэг залууг одоо ингээ төвчсөн уйлаа зогсож исэн. За тухайн залуу одоо мөрдөгч Кенниг харангуйтаа шууд алхаж хурж ирээд яагаад цагдаа нар бид нарыг Элайзагийн цогц руу ойртуулахгүй байгаа юм бэ? Бас яагаад түүний алуурчныг баривчлахаар явахгүй байгаа юм бэ гэсэн тийм одоо бухимдалтай байдлаар асууж эхэлсэн. За тэгээ Кеннигийн хувьд тухайн одоо өөдөөс нь ингэж яриад байгаа хүн бол Элайзагийн ах гэдэг нь ерөнхийдөө бол ойлгомжтой байсан. Ингэж уурлах нь ч гэсэн магадгүй нэг талаараа одоо бас аргагүй байсан бах. За тэгээд Элайзагийн алуурчныг олохын тулд эхлээд биднэрт бол мэдээлэл хэрэгтэй. Юуны төрөнд өнөөдөр та хоёр яг хаана байсан бэ гэж асуусан. За энэ асуултыг сонсонгуудаа Равив Сима хоёрын байгаа байдал нь бол нэлээд одоо тайвширч эхэлсэн. Ерөнхийдөө бол тэднийг өөрсдийг нь ч гэсэн сэжиглжиж магадгүй гэдгийг тэр хоёр хоёулаа ойлгосон. За тухайн залуу болохоор дуу хоолойгоо арай жоохон намсгаад өөрийгөө Равив гэж танилцуулаад хажууд нь зогсож байгаа эмэгтэй бол одоо түүний ээж, за тэгээд алуулсан эмэгтэй бол өөрийнх нь дүү гэдгийг хэлсэн. Сима болохоор тэр өдөржингөө ажил дээрээ байсан. За хамт ажилладаг олон хүн нь энийг нь баталж чадна гэдгийг хэлсэн. Равив болохоор бас л одоо өдөржингөө ажил дээр байсан, өдөржингөө ажилдаа байсан гэж тайлбарласан. Тэр Лонг Айлендын өнцөг булан бүрээр нарийн бов тараах ажлаар одоо хүргэл дээр явж исэн гэж ярьсан. За тэгээд дараагийн асуулт нь болохоор Элайзаг ямар нэгэн байдлаар одоо гэмтэх ч юм уу ийм байдалд хүргэх шалтгаантай хүнийг та хоёр мэдхүү гэж асуусан чинь та Элайзагийн хуучин найз залуу Хасаныг шалгах хэрэгтэй. Бид хоёр хоёулаа тэр залууд итгэдэггүй байсан гэж одоо Равив гэдэг нөгөө ах нь хэлсэн. Тэгээ мөрдөгчийн хувьд яг энэ мэдээллийг тэмдэглэж бичээд зогсож исэн чинь Сима бол яриан дундуур оролцоод саяхан болж өнгөрсөн нэг маш хачирхалтай явдлын талаар мөрдөгчөд ярьж өгсөн. Хэдхэн 7 хоногийн өмнө нэг өглөө эрт Элайза сэрсэн чинь Хасан орных нь хөл хэсэгт нь суудсан. Зүгээр л одоо ингээд нөгөө Элайзаг ширтээ сууж исэн ба. Унтжаахыг нь удаан хугацаанд ажигласан байдалтай байж исэн. Тэгээ тухайн үйл явдал болохоор Элайзаг маш их айлгсан юм байна л та. Тэгээ Хасан гэрт нь яаж орж ирсэн гэдгийг тэр бол ерөөсөө ойлгоогүй. Элайза гэрлүүгээ тэрийг дуудаагүй. Тэрнээс гадна тэдний гэрийн хаалга орой олхон ерөнхийдөө бол төвжээтэй байдаг байсан. За тэгээ энэ талаар Кенни нэмэлт асуулт асууж амжаагүй байхад Равив одоо хин нэгэн хүн рүү эргэж харснаа. Чи эндээс зайл чамайг энд байхыг бид хүсэхгүй байна гэд чангаар одоо хашгираад эхэлсэн юм байна л та. Тэгээ хин рүү тэгж орлоод байгаа юм бол гэд эргээд харсан чинь хашааны цаана нэг өсвөр насны залуу одоо маш тийм цочирдсан айсан байдалтай зогсож исэн. За тэр хүн нь болохоор нөгөө яриад байсан Хасан гэд залуу байсан маа. Тэгээ нөгөө Равив чинь Хасан руу орилохоо болоод нөгөө мөрдөгч Кенни рүү хандаж энэ хүнийг барьвчил Элайзаг алсан хүн энэ байна гэж мөрдөгчөд хэлсэн. Хоол орлуулагч булчингийн хөгжлийг дэмжигч Take It Monster уургийн ундаа өнөөдрийн дугаартай хамтран ажиллаж байна. Үлсэхгүйгээр турах зорилготой жингээ барихыг хичээж байгаа. Улирал солигдох үеэр ядарч сүлдэхгүй байхыг хүсвэл уургаар баялаг Take It Monster ундааг та бүхэн сонгож хэрэглээрэй. Өглөөний цайнд бас өдөр хөнгөн уургаа нөхөх үедээ гэх мэт уураг дутагддаг хүн болгон хэрэглэх боломжтой. Таны өдөрт авах ёстой уургийг эрүүлэр өгөх Take It Monster ундааг CU-гийн бүх салбараас худалдаж авах боломжтой. Энгийн ундаа биш, эрүүл мэндийн ундааг хэрэглээндээ оруулж заншаарай. За ингээд хэдүүлээ дугаар руугаа буцаад оръё. 2005 оны 8 сарын 10-ны орой. За өөрөөр хэлэх юм бол одоо Элайза Парсигийн цогцос олцсноос одоо хэдхэн цагийн дараа Нью-Йорк хотын цагдаагийн газрын мөрдөгч Майкл Кенни өөрийн харьяа хилцэн байцаалтын өрөөнд сууж исэн. За тэр өрөөнд болохоор Элайзагийн одоо хуучин үргэжсэн найз залуу болох Хасан бас оччихсан байсан. Ерөнхийдөө бол хэргийн газар очисныхоо дараа шууд саталгдсан. За тэгээ Хасан бол мөрдөн байцаалтанд бүрэн хамтран ажиллаж исэн. Тэгээ тухайн өдөр хаана юу хийж авсан гэдгийг маш дэлгэрэнгүй
тайлбарласан. Гэхдээ Элайза яг амиа алдсан байх хамгийн өндөр магадлалтай цаг хугацаа болох үдээс хойш болон орой бол хаана байсан гэдгээ яг таг батлах найдвартай гэрчлэлт хүнд байгаагүй юм билээ. Мөрдөгч Кенни болохоор Хасанаас ДНХ шинжилгээ аваад бас Элайзагийн ээж Сима болон түүний анх Равив тэгээ хэргийн газраас ч гэсэн ДНХ-ийн дээж авчихсан байсан. За ингэснээр бол алчуур дээрээс илэрсэн цус тэгээ Элайзагийн биенээс олдох бусад ДНХ-ийн уул мөртөө харьцуулах боломжтой болсон гэсэн үг. За гэхдээ 2005 онд бол ДНХ болон цусны шинжилгээний хариу хэдэн 7 хоногийн дараа гардаг байсан болохоор Кенни Хасаныг ингээд өөрөө хэрэгээ хүлээлгэхийг нь хүссэн тиймэрхүү маягтай байсан. Тийм болохоор үндсэн асуултуудаа дуусгасны дараа Хасан үнэн ярьж байгаа эсхийг шалгахаар шийдээд чи урд нь Элайзагийн гэрт нь нууцаар орж исэн үү гэж асуусан. За Хасан бол тэрийг нь үгүйсгээгүй. Тэр дараадаа үннээ хэлээд бүх зүйлийг хүлээн зөвшөөрсөн. Тэр бол урд нь үнэхээр Элайзагийн гэрт нь сэмэрхэн явж орж исэн. Тэгээд Элайзагийн орон дээр нь суугаад түүнийг сэрхийг хүлээж исэн нь бол үнэн гэдгийг хэлсэн юм билээ. Гэтэ тухайн үедээ бол тийм айлгайч гэдэг юм уу, цочой гэсэн санаа бол огт байгаагүй. Зүгээр л Элайзатай ярилцаад магадгүй эргээд нийлж болох болов уу гэсэн сүүлчийн итгэл найдварыг тэгж очисон гэдгийг бол тайлбарлаж хэлсэн. Тэр үед бол Элайза ерөөсөө айгаагүй, харин баг зэрэг уурлаад залхсан байдалтай байсан. Хоёулаа аль хэдийнэ салцсан ингээ бүх зүйл дууссан гэдгийг Хасанд хандаж хэлсэн талаар тэр ярьсан. Тэгээ тэр бүхний дараа ямар нэг асуудал гаргалгүйгээр гэрээс нь гараа явсан гэдгийг хэлсэн. За энэ үеэр Кенни бол нэг зүйлийг анзаарсан. Юу байсан гэхээр Хасаны энэ үйл явдлыг ярьж байгаа байдал нь Симагийн ярьсантай нь шал өөр байсан. За Хасаны хэлснээр бол Элайза зүгээр л баг зэрэг дургуутсээд тийм төвөгшөөсөн байдалтай байсан гэж хэлсэн бол Симагийн хэлснээр охин нь тухайн үед бараг амиа алдхаас айсан юм шиг маш их цочирдсан байсан гэж ярьсан. Тийм болохоор мөрдөгч Кенни Элайзагийн гэр бүлийнхэн яагаад чамд ингэтлээ дургу бэдийн яагаад тэд нар чамааг Элайзаг ингээд шууд бараг алдсан гэж хэлээд байгаа юм бэ гэд асуусан чинь Хасан хэсэг дуугүй сууж агаад миний хувь хүнтэй холбоотой биш бах гол асуудал нь шашин байсан гэж хариулсан. Хасан болохоор лалын шашинтай хүн байсан юм байна. Харин Парсигийн гэр бүл болохоор ортодокс еврей шашинтай байсан. Энэ бүхнийг сонсоод мөрдөгч Кенни яг хэнд нь итгэхээ бол тухайн үедээ мэдэхгүй байсан. Тэд үнэхээр ингээд гэр бүлийнхээ эсэргүүцлээс болж хоорондоо салсан хосууд байсан уу? За эсвэл Хасан үгүй гэсэн хариултыг хүлээн зөвшөөрч чадахгүй хитрхи ингээд зууралдаад салдаггүй тийм залуу байсан уу? Ерөнхийдөө бол мөрдөгч Кеннигийн хувьд Хасан гэдэг залуу Элайзаг бол хөнөөх хангалттай сэтэл өөрт нь байсан гэж утсан. Тэрнээс гадна урдан зөвшөөрөлгүйгээр Элайзагийн гэрт нь нууцаар орж исэн тийм түүх байсан. Гэтэ энэ дунд бол Хасан хэрэгээ хүлээсэн ч гэдэг юм уу? Би энэ гэмт хэрэгтэй холбоотой гэж тайлбарлах ямар ч мэдүүлэг байгаагүй. Тэрнээс гадна Хасаныг үргэлжлүүлж саатуулах хангалттай бодит нотлох баримт тухайн үедээ байгаагүй. Тийм болохоор байцаалт дуусны дараа Хасаныг бол явж болно гэдгийг мөрдөгч Кенни хэлсэн. За маргааш нь буюу 2005 оны 8 сарын 11-ний 4 дахь өдөр мөрдөгч Кенни Бруклинд байдаг ортодокс еврейчүүдийн оршуулгын газар руу явж очсон. За тэнд бол Элайзагийн оршуулгын ёслол эхлэгчээсэн юм билээ. За оршуулгыг нь бол ингэж яарвчлан зохион байгуулж ирсэн нь тухайн ортодокс еврей шашны заншлаас нь үүдэлтэй билээ. Тэдний ёсоор бол нас барсан хүнийг 24 цагийн дотор оршуулах ёстой байдаг. За ийм богино хугацаанд бүх зүйл өрнөсөн болохоор Элайзагийн задлан шинжилгээ бол аль хэдийнэ дуусчихсан байсан. Кенни ч гэсэн шүүх эмнэлгийн шинжээчдийн дүгнэлтийг нь дөнгөж хүлээж аваад исэн. Дүгнэлтээр бол Элайза амьсгаланд боогдож нас барсан гэдэг нь батлагдсан. За хамгийн өндөр магадлалтай шалтгаан нь нүүрэн дээр нь байсан тухайн дэрээр амьсгалыг нь боогдуулж хөнөөсөн тийм үйл явдал болж өнгөрсөн байсан. Бас шүүх эмнэлгийн шинжээч мөрдөгч Кеннигийн цуглуулсан ДНХ-ийн дээжүүдтэй харьцуулж болох биологийн нотлох баримтуудыг илрүүлж чадсан. За Элайзагийн хумсан доороос арсны жижиг хэсүүд олдсон билээ. Бас үрийн шингэн илэрсэн нь Элайза нас барахаасаа өмнөх 24 цагийн дотор бол бэлгийн харилцаанд орсон гэдгийг нь харуулж исэн. Ингээд энэ бүх нотлох баримтыг хараад Кенни бол нэг дүгнэлтэнд хүрсэн. Түүний бодлоор Элайза бэлгийн хүчирхийлэлд өртөөд тухайн хаалцсан этгээдтэйгээ тэмцэлдсэн учраас хумсан доор нь тэр хүний арсны эс үлдсэн байх магадлал өндөр санагцсан. Гэхдээ Кенни энэ таамгаа шүүх эмнэлгийн шинжээчэд хэлэхэд тухайн хүн бол санал нийлээгүй. За яагаад гэхээр задлан шинжилгээгээр бэлгийн хүчирхийлэл болсон гэх ямар ч шинж тэмдэг илрээгүй. Хөхрөөлт, цусаалдалт, за эсвэл хүч хэрэгэлсэн гэдгийг нь илтгэх өөр
ямар ч тийм гэмтэл байгаагүй юм билээ. Тийм болохоор задлан шинжилгээний эцсийн дүгнэлтээр Элайза нас барахаас өмнө болсон тухайн бэлгийн харилцаа хоёр талын зөвшөлтслийн үндсэн дээр болж өнгөрсөн гэж үзсэн юм билээ. Кеннигийн хувьд бол алуурч нь Элайзатай хайр сэтгэлийн холбоотой байсан хүн байх магадлал хамгийн өндөр гэж бодож исэн. Хэрвээ энэ таамаг нь зөв байх юм бол Равив, Сима болон гэр бүлийн бусад гишүүдийг нь энэ хэрэгт сэжиглэх үндслэл үндсэндээ үгүй болж ийн гэсэн үг. Бас энэ хэрэг санаандгүйгээр орон гэрт халтсан хулгайн үйлдэл юм шиг ерөөсөө харагдахгүй байсан. Ягаад гэхээр Сима болохоор нөгөө гэрээс нь юу ч алга болоогүй гэдгийг мөрдөгчөд хэлчихсэн байсан. Зарим хөршүүд нь Элайза амиа алдах үеэр хажуу айлд нь засварын ажилчид ажиллаж исэн тухай хэлсэн болохоор Кенни тэр ажилчдыг бас олж байцаасан. Гэхдээ тухайн хүмүүс нь болохоор бүгд хажуу хашаанаас огт гараагүй, бас ямар ч тийм сэжигтэй зүйл хараагүй, сонсоогүй гэж мэдүүлсэн юм билээ. За тэгээ мэдээж тухайн хүмүүсээс ч гэсэн ДНХ шинжилгээ бол авсан. За тэгээ Кенни болохоор яг маргааш нь болсон тухайн оршуулгын ёслолд яваад очисон чинь тэнд очисон байгаа хүмүүс ерөнхийдөө ингээд хоёр өөр хэсэг болоод ялгарч байгаа гэдгийг анзаарсан. За нэг хэсэг нь болохоор айгүй тийм урт юпг мөргөлийн алчуур энтер зүүцсэн. Яг л ортодокс еврей шашны хүмүүс байсан. За нөгөө хэсэг нь болохоор илүү тийм энгийн хувцастай мөрдөгч Кенни болохоор тэр хүмүүсийг Элайзагийн сургуулийнхаа найзууд гэдгийг шууд ойлгосон байгаа. Дотгошоо явж ороход бол ерөнхийдөө эрэгтэйчүүд нэг тал, эмэгтэйчүүд нөгөө талд гэдэг хоёр бас салаа суучихсан байсан. За уур амьсгал бол нэлийн угаасаа хүнд байх нь ойлгомжтой. Нөгөө Равив гээд Элайзагийн ах нь болохоор авсны ойролцоо зогсож исэн. Хүмүүс бол ээлж дарааллаараа түүнд эмгэнэл илэрхийлж байгаа гэдгийг мөрдөгч Кенни бол анзаарсан. За тэгээ байжсэн чинь гинэт тухайн өрөөний уур амьсгал өөрчлөгдөд эхэлсэн. Хүмүүс хоорондоо ингээ шивнэлдээд бөөнөрөө хаалганы зүг эргэж харсан баг. За тэгээд ирсэн хүн нь болохоор Хасан байсан. Элайзагийн гэр бүлийнхэн энэ залууг маш их үзэн яддаг байсан нь илт байгаад хаад тэр яагаад ингээд оршуулганд нь ирсэн гэдгийг ерөнхийдөө хинч ойлгоогүй. За тэгээд Равив Хасаныг харсан даруйда шууд түн рүү явж чод замд нь зогсоож арагшин түүнийг хүчтэй түлхээд эндээс зайлчи Элайзаг алсан гэж маш чангаар орилж эхэлсэн ба. За тэгээ угаасаа зодон болох гэж байгаа гэдэг нь ойлгомжтой байсан. Мөрдөгч Кенни хүмүүсийн дундуур яарч явж чод тэр хоёрыг салгахаар оролцсон. Тэгээ очихоос нь өмнө тэнд байсан хүмүүс бол Равив Хасан хоёрыг салгаад амжсан. За удалгүй бол Хасан нөгөө оршуулгын газраас гараад явсан. За ингээд энэ мөчөөс 2-7 хоногийн дараа буюу 2005 оны 8 сарын 24-нд мөрдөгч Кенни Нью-Йоркийн цагдаагийн газрын кибер гэмт хэрэгтэй тэмцэх хилцээний өрөөнд оччихсан байсан. За тухайн хилцээний мэдээллийн технологийн шинжээчид Элайзагийн цахим түүхүүдийг наривчлан шалгаад эхэлчихсэн байсан. Тэгээ оршуулгын дараа мөрдөгч Кенни түүний сургуулийн найзуудтай уулзаж ярилцсан билээ. За тэдний хэлснээр бол Элайза Хасантай сасныхаа дараа амьдралаа шинээр эхлүүлэхийг хичээж исэн. Тэгээ олон тэр танилцах вебсайт дээр бүртгэл үүсгээд тэрүүгээрээ дамжуулж эрчүүдтэй танилцаж заримтаа нь болцдог байсан талаар хэлсэн юм байна. За тэгээ мөрдөгч Кенни бол илүү дэдгэрэнгүй байдлаар асуусан чинь найзууд нь бол тухайн эрчүүдийн хинэнч Элайзагийн ортодокс еврей шашны ойр хүрээллийн хүмүүс байгаагүй гэдгийг хэлсэн. Яг энэ болзооны сайт гэдэг нь бол Элайзагийн хамгийн тийм дуртай зүйлүүдийн нэг нь эсэм байлээ. Гэхдээ энэ тухайгаа бол мэдээж ээжтэй огт хилдэггүй, мэдэгдэхийг огт хүсдэггүй байсан. Тэгээ хамгийн дот нь хитгэн найзаасаа бусад бүх хүнээс энэ зүйлээ бол маш их нууцалдаг байсан юм байна. Мөрдөгч Кенни болохоор Симагийн зөвшөөрлөөр Элайзагийн компьютерийг нь аваад тэрнийхээ ачаар ямар ч байсан урд нь юу хийж исэн гэдгийг ямар ч ийм байдлаар шалгаж эхэлсэн юм билээ. За тэгээ шалгаж исэн чинь Элайза нэг Джонатан гэдэг эрэгтэйтэй хаана хизээ уулзхаа хоорондоо чатаар бичилцэжсэн. За тэгээд бэлгийн харилцаанд орох тухай тохиролцсон тиймэрхүү төрлийн агуулгатай мессеж байсан гэдгийг нь олсон. Тэгээд тэрэн дээр болохоор Элайза ээж ажилдаа байх үед нь манайд хүрээ дээр би арын хаалгаа төгчгүй орхижээ. Тэгчгийн бол хажуу айлын хүмүүст харагдахгүйгээр дотгошоо орж ирж болно гэж бичсэн байсан. Тэгээд тухайн уулзалт болохоор 2005 оны 8 сарын 9-ний 2 дахь өдөр буюу Элайза алуулахаас яг 1 өдрийн өмнө энэ бүх зүйлийг тавлсан гэдгийг нь олж мэдсэн. Мэдээж энэ бол мөрдөн байцаалтын багийнхны анхаарлыг маш их татсан. За яагаад гэхээр тухайн Джонатан гэдэг хүн ээжигээ ажилдаа
ба хуяар нь гэртээ оруулахаар төлөвлөсөн энэ төлөвлөгөө хэргийн газраас илэрсэн нөхцөл байдалтай бүр яг таарж байсан. За тэгээд 8 сарын сүүлээр Элайза нас барснаас бараг 20 хоногийн дараа түүнтэй танилцах вебсайтаар болзоо тогтоосон нөгөө Jonathan Harris гээд залуугийн гэрт мөрдөгч Kenny явж очсон юм байна. За тэгээд мөрдөгчийн хувьд өөрийгөө Элайзагийн аллахын хэргийг мөрдөж байгаа гэдгийг хэлсэн чинь Jonathan бол нэг тийм гайхсан шинжгүй байгаа нь анзаарагдсан. Яг тэр үеэр болохоор Элайзагийн алуулсан тухай мэдээ орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслэр нэлээд бас өргөн үрээтэй цацагдаад эхэлчихсэн. Тэгээ тэр болгон дээр түүний хайр дурлалын харилцаа бас бэлгийн амьдралынхын талаар хүртэл сенсац болгоод дэлгэжсэн юм билээ. Тэгэхээр Jonathan энэ бүх болсон явдлын талаар аль хэдийнэ сонссон байх магадлал угаасаа өндөр байсан. За тэгээд Kenny чи Элайзаг таньдаг байсан уу гэдээ асуусан чинь Jonathan тийм гэж хариулсан. За дараа нь болохоор танилцах сайт дээр хоорондоо бичилтсэн мессежний талаар ярилцаад тэр бол яалтчгүй Элайзагийн гэрт нь очисон. Тэдний арын хаалгаар нь сэмэрхэн явж ороод хоёулаа бол зөвшөлдсөний үндсэн дээр бэлгийн харилцаанд орсон гэж мэдүүлсэн. Тэрнээс хойш бол Элайзатай дахиж огт уулзаагүй. Тэр өдрөөс хойш Staten Island руу дахиж ерөөсөө очиагүй гэдэг нөгөө Jonathan гэ залуу бол ярьжсэн. Тэгээ Элайза алуулсан өдөр яг хаана юу хийж явсан гэдгээ өөрөө бол маш сайн тайлбарлаад ерөнхийдөө энэ Jonathan гэж залуу мөрдөгч Kenny-гийн бодож ирснээс нь хамаагүй дээр дэлгэрэнгүй тийм тайлбаруудыг бол өгч ийсэн. За тэгээд ямар ч эсэргүүцэл үзүүлэлгүйгээр DNA-ийн шинжилгээ ч гэсэн өгсөн юм байна. Тэгээд мөрдөгч Kenny-гийн хувьд бол энэ хэрэг дээр маш том ахиц авчирч магадгүй гэж бодож исэн энэ таамаг нь эцэстээ мухардал болж магадгүй гэсэн жоохон сэтгэл гонсгоор тэднийхээс гарч авсан гэхүү дээ. Ингээд 2005 оны 9 сарын 13-нд мөрдөгч Kenny-гийн хувьд Элайзагийн аллахын хэрэгтэй холбоотой өөртөө цуглуулсан бүхэл мэдээлэлээ нэг бүрчлэн нэгтлээ сууж исэн. За тэр бол Jonathan-ы утасны дуудлагын бүртгэл нийтийн тээврийн картын мэдээлэл бас нааш цаашаа явхаар бол нөгөө замын хураамж энтер гэж төлдөө штэ. Тэр бүх зүйлийг нь гэсэн нэг бүрчлэн шалгачихсан байсан. За гэхдээ Элайза яг алуулсан өдөр Jonathan-ыг Staten Island-д байсан гэдгийг нь бол нотлох ямар ч тийм баримт олдоогүй юм байлаа. За кибер гэмт хэрэгтэй тэмцэх хилцээний шинжээчид ч гэсэн Элайзагийн танилцах сайтуудыг нэг бүрчлэн шалгасан ч гэсэн өөр сэжиг бүхий хүнийг бол олж чадаагүй. Тэрнээс гадна Хасаныг үргэлжлүүлж шалгасаар байсан ч гэсэн баримтчлагт нь бол хангалттай нотлох баримтч байгаагүй, бас бүрэн цагаатгах үндслэл ч гэсэн байгаагүй юм байна. Элайзагийн аллахын хэрэг хэвлэл мэдээллийн анхаарлын төвд хിവэрэ байсан болохоор алуурчны хурдан илрүүлэх асар их дарамт бол цагдаагийн байгууллагад хэдийнэ ирчихсэн байсан. За ялангуяа Нью-Йоркт байдаг нөлөө бүхий ортодокс еврейчүүдийн бүлэг хүмүүс болохоор энэ хэргийн явцыг анхааралтай ажигласан тийм байдалтай байсан. За тэгээ байж итэл мөрдөгч Kenny рүү шүүх эмнэлгийн шинжээчээс дуудлага ирсэн. За тэгээ DNA-ийн шинжилгээний хариу гарлаа гэдгийг түүнд дуулгасан юм байлаа. За үрийн шингэнээс авсан DNA нь Элайзагийн хумсны доороос олцсон арсны эсийн DNA-тэй огт таарахгүй байгаа гэдгийг хэлсэн. За өөрөөр хэлэх юм бол хэргийн газарт хоёр өөр хүний DNA байсан гэсэн үг. За тэгээ дараа нь шүүх эмнэлгийн шинжээч энэхүү хоёр DNA хэнийх болохыг хэлэхэд мөрдөгч Kenny Элайзаг хэн асан гэдгийг тэр даруйда ойлгосон юм байна. Ингээд мөрдөө шалгалтын бүх үйл явц DNA-ийн нотлох баримтууд бас алуурчны сүүлд өгсөн хэрэгээ хүлээсэн мэдүүлэгт үндэслээд цагдаагийн байгууллага 2005 оны 8 сарын 10-ны үдээс хойш Элайза Parsi гэх эмэгтэйд юу тохиолдсон талаар ингэж сэргээнд өрсөлсөн юм байна. Тухайн өдрийн үдээс хойш 2 цаг болохын өмнөхөн алуурчин Элайзагийн гэрийн арын хаалган дээр явж очисон. За арын хаалгыг сонгосон нь бол мэдээж хөршүүдэд харагдахгүй гэдгээ мэдчихсэнтэй нь холбоотой байсан. Хаалгыг аажуухан онгоолгоод тэр бол урд хаалга хүртэл алхсан. За яагаад гэхээр уртлын хаалга нь төгжээтэй байгаа гэдгийг шалгаж исэн тэр байсан. Дараа нь алуурчин бол нэг хүнд толийг авчраад урд хаалганы өмнө тавиад хаалгыг онгоолгох боломжгүй болтол нь тулгаа тавьсан. Тэр бол энэ байшинд амьдардаг Сима болон түүний охин Элайза хоёр өдрийн цагаар ажилдаа байдаг гэдгийг нь мэдчихсэн болохоор тэдний гинэт гэртээ ирнэ гэж бодоогүй юм билээ. Гэхдээ ямар ч эрсдэл гаргахыг хүсээгүй учраас урдчилж ингэж хаалгыг хааж хамгаалсан нь тэр байсан. За тэгээ хаалгаа найдвартай хаасан гэж бодсон даруйда алуурчин ямар нэг зүйлийг хайгаад эхэлсэн. Тэр бол шургуулаг шүүгээ болгоныг онгоолгож олдож болох бүх газрыг нэгжиж эхэлсэн. Тэр бол энэ гэрээс маш тийм үн цэнтэй зүйлийг хайж исэн. За тэгээ байшингийн нэг давхраас хайсан зүйлээ бол огт олж чадаагүй.
Тийм болохоор дээд давхрын унтлахын өрөөнүүдийн нэгэнд нь байгаа гэж бодоод шатаар өгсөж унтлахын өрөөнд ороод хувцсны шүүгээ, шургуулга гэд бүх зүйлийг нэгжсэн ч гэсэн бас л олоогүй. За тэгээ нэг унтлахны өрөөнөөс гараад нөгөө унтлахны өрөө рүү орж бас шалхахаар шийдсэн. Тэгээ яг ингээх үеэрээ санаанд оромгүй зүйлтэй нүүр тулсан юм байна. Тухайн орох гэжсэн 2 дахь унтлахын өрөөнийх нь дотор байдаг угаалгын өрөөнөөс бие алчуураар ороосон залуу эмэгтэй гараад ирсэн. За тэгээ эмэгтэйг харсан даруйдаа алуурчин бол нэг зүйлийг шууд ойлгосон байгаа. Элайза өөрийг нь яг юу хийж байгааг олоод харсан. За өөрөөр хэлэх юм бол гэрт нь юу хийхээр орж ирсэн гэдгийг аль хэдийнэ мэдчихсэн гэсэн үг. Алуурчны хувьд бол энэ нь байж боломгүй зүйл байсан. За яагаад гэхээр Элайза харсан зүйлээ хэн нэгэнд хийлэн. За тэгээ бүх төлөвлөгөө нь нурна гэдэгт тэр бол итгэлтэй байсан. За тэгээд Элайза ямар нэг зүйл хилдгийн даваан дээр алуурчин бол юу ч бодлогүйгээр түн рүү дайрч газар унгаагаад ойролцоо байсан нэг дэрийг шүүрч аваад нүүрэн дээр нь бүх хүчээрээ дараад эхэлсэн. Элайза амьд үлдэхийн тулд бүх хүчээрээ тэмцэжсэн. Тэр маажиж, самартаж, чадах бүх зүйлээ хийсэн. Тэг хэдий чинээ тэмцэн алуурчин бол төдий чинээ уурлаж бүр хамаг хүчээрээ дарсан хിവэрэ байсан. За ингээ эцэст нь бол Элайзагийн бие нь сулраад хөдөлгөөнгүй болсон. За тэг алуурчин босч зогсоод өөрийн хийсэн зүйлээ харсан даруйдаа бол айдас татаж хэлсэн. Яагаад гэхээр тэр бол Элайзаг огт алахыг уг нь бол хүсээгүй. Зүгээр л айлгаад дуугүй болохыг хүссэн юм байна. Гэхдээ өөрийн мэдлгүй бүх зүйлийг бол хэтрүүлчихсэн. Тэгээ яахаа мэдэхгүй болсон учраас тэр бол дэрийг дахиад Элайзагийн нүүрэн дээр нь тавиад дараа нь матрасыг чирч авчираад цогцсон дээр нь давхарлаа тавьсан. Яг үнэндээ тэр бол Элайзагийн цогцыг дахиж харахыг хүсээгүй. Дараа нь тэр орж ирэхдээ хайж исэн нөгөө үнтэй гэдээсэн зүйлээ үргэлжлүүлж ерөөсө хаагаагүй зүгээр л доошо буугаад арын хаалгаар гараа явсан. Тэгээ тэр бол хэдэн цагийн турш ээжээсээ уцсны дуудлага хүлээн авах хүртэл буцаж байшинд бол явж чаагүй. За яагаад гэхээр алуурчин нь Элайзагийн ах Равив байсан юм байна. Хэргийн газраас илэрсэн өрийн шингэний ДНХ-ийн Джонатаных болох нь тогтоогдсон. Тэр хүн болохоор Элайза нас барахаас ойролцоогоор 24 цагийн өмнө бэлгийн харилцаанд орсон залуу байсан. За харин Элайзагийн хумсан доороос илэрсэн арьсны эсийн ДНХ нь Равивих байсан юм билээ. Ингээд эцэст нь бол мөрдөн шалгалтаар Элайзагийн үхэл яг үнэндээ түүний хинтээ болцож хинтээ бэлгийн харилцаанд ордог байсантай нь огт холбоогүй болох нь ингэж тогтоогдсон. Равив болохоор ээж Симада маш их гомдолтой байдаг байсан юм билээ. Ягаад гэхээр ээж нь гэр бүлийнх нь тухайн жижиг бизнес гэж яриадсэн шүү дээ. Тэр бизнесийг хүүдээ өвлүүлж үлдээсэн ч гэсэн Равивийн бодож исэн шиг нь ашиг орлого огт олохгүй байсан. Тэр бол урт цагаар тасралтгүй ажиллах шаардлагатай байдаг гэсэн юм байна. Тэрнээс гадна эхнэр хүүхдтэйгээ хамт хадмынхаа байшингийн хонголтон амьдрах болсон нь Равивийн хувьд бол асар их тийм дарамжлал юм шиг санагддаг байсан. За нөгөө талаараа Сима болохоор хагас жилийн өмнө нөхрөөсөө салаад үл хөдлөх хөрөнгөө зараад нэлээд их хэмжээний мөнгөтэй болсон гэдгийг Равив бол мэдчихсэн. Тэгээд тухайн мөнгийг болохоор өөрийнх нь бас нэг авах ёстой зүйл гэж дотроо бодож исэн юм билээ. Равивийн хувьд бол эхнэр хүүхдээ тэжээх үүрэг яалтчгүй байсан. Тэгвэл Сима бол Равивт тухайн мөнгийг өгөхөөс татгалцсан юм байна. Тэгэхээр яг хэрэг гарсан өдөр Равив Лонг Айлендаар нарийн бов хөргөдөг ердийн ажлын маршрутаараа ерөөсөө яваагүй. Харин ээжийнхээ гэрт нь явж очиод мөнгийг нь хайгаад хулгайлахаар шийдсэн байсан. Тэгээ яг тухайн өдөр нь Элайзагийн ажлын цагийн хуваар өөрчлөгдсөн гэдгийг огт мэдээгүй байсан юм билээ. Тийм болохоор Элайза тэр өдөр ердийнхөөсөө арай орой ажилдаа явдаг болсныг нь огт мэдээгүй яваад очсон. За ингээд энгийн нэг хулгай хийхээр төлөвлөсөн хэрэг эмгэнэлтэй аллах болж хувирсан юм байна. Ингээд эцэст нь бол Равив хүний амь насыг болгоомжгүй байдлаар хохироосон. За энийг болохоор first degree manslaughter гэж нэрлэдэг. За энэ хэрэгт бол бурууга хүлээн зөвшөөрөөд түүнд бол 18 жилийн хорих ялыг оноосон юм байна. За ингээд ийм нэг маш төвөгтэй нааш цаашаа болсон хэрэг байлаа. За азар бас 2005 онд ДНХ шинжилгээ нэлээд сайн хөгжчихсөн. Хэдийгээр 2-3-7 хоног хүлээх шаардлагатай байсан ч гэсэн тэр хугацаанаас удалгүйгээр гэмт хэрэгтэн ямар ч байсан баригдаж зохих ёсны ял шийтгэлээ сонссон юм байна. За ингээд дугаараа дуустал сонссон нийт сонсогчдоо баярлалаа. Өнөөдрийн дугаартай маань TechFit Monster уургийн ундаа хамтарч ажиллалаа. Та бүхэн энгийн ундаа биш, эрүүл мэндийн ундааг хэрэглээндээ оруулж заншаарай. TechFit Monster уургийн ундааг CU-гийн бүх салбараас худалдаж авах боломжтой. Ингээд бүгдээрээ энэ хагас өдөр 170 дахь подкастаар эргээд олъё.